За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Монгол улсаас Япон улс руу аялуулж байгаа компаниудын үнийг хувьхан хэрвээ өөрөө зарлаа гаргаа явах юм бол хэр үнийн зөрүү гарах вэ гэдэг бичлэг хүрэхэд та бүхэнд бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэг рүү орцгоё. За Facebook-ээс бол маш олон заруудыг бол хайж үзлээ. За маш олон компаниуд бол Япон улс руу бол аяллыг бол хийж байна. За тэгтээ ер нь бол бүгдээрээ үнэ нууцсан байсан. За ганцхан энэ iTask Travel Agency гэдэг компани бол үнэ бичсэн, хуваараа сайхан бичсэн. За дээрэс нь юу хийх юм бэ гэдэг үйл сайхан яратал бичсэн байсан. За тухайн энэ компани манаас өөрийн гэсэн вебсайттай билээ. Вебсайт руу орох юм бол хэдүүлээ ингээд ороод харах юм бол аяллаа яг аль өдөр юу хийх юм бэ гэдгээ тодорхой сайхан бичээд өгсөн байсан. За эндээс үнийг харах юм бол нэг хүний бол 5,300,000 төгрөгийн үнэтэй болох нэ тухайн аялал маань. За энэ маань 6 өдөр 5 шөнийн аялал байх нэ. За ийшээ хэдүүлээ ингээд буцаад орж ирэх юм бол аяллаа эхний өдөр юу хийх юм бэ гэх юм бол бид нэр аяллаа баг Чингис хаан олон улсын нисэх буудлаас бол нисээд за Японы Нарита дээр бол буух нэ. За ойролцоогоор бол 5 цаг нисэж хүрнэ гэж байна. За тэгээд Наритагийн олон улсын буудлыг буучаад тэндээсээ шууд буудлын руугаа явна гэсэн. За буудлаа очиж төвхөнчүүд буудлаасаа гараад Skytree гэдэг одоо Токио хотод байрлах нэлээд өндөр тийм цанхуг байдаг. За тэр цанхуг дээр гараад Япон улсын Токио хотыг дээрээс нь бол толдох нэ. За тэгэхээр бид нарт эхлээд нислэг хэрэгтэй. За нислэгийн хэрвээ хүн өөрөө авах юм бол Улаанбаатараас Токиогийн чиглэлд хоёр талдаа нислэгийг бол хайж болсон байгаа. За энэ бол 4 сарын 25-наас 5 сарын 5-ны хооронд нисэн. За үнийн хувьд бол 1,814,704-ийн үнэтэй бол нисэх нэ. За үүнээс гадна нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нислэгээ бол та эртхэн авч иж иймэрхүү одоо арай гайгүй үнээр олж авах бол боломжтой. За энэ маань нэг тулгаад ирэх юм бол ер нь 3 сая гараа авчдаг. Энэ бол нэлээд үнэтэй нислэг болчдөг. За хэрвээ яг тийм нөхцөл таарах юм бол та энэ чипс буюу хамгийн хямдхан нөгөө дамжин нислэгүүдийг олж авах хэрэгтэй гэсэн. Дамжин нислэг нь бол хямдхан. За тэгтээ цаг хугацааны хувьд бол нэлээд урт ер нь бол үргэлжлэх байгаа. Энэ бол одоо 5 цагийн дотор шууд Японд очиж байгаа бол дамжин нислэг бол ойролцоогоор нэг дор ажил ер нь бол нэг 10 цаг, 14 цаг, 16 цаг гэдэг болоод явцдаг байгаа. За тэгэхээр өмнө авах хэрэгтэй гэсэн. За энэ хэдүүлгийн аялуулж байгаа компани болохоор 5 цаг нисээд очно юу шууд нислэгээр явж байгаа гэсэн. За тэгэхээр хэдүүлээ энэ 1,814,700 төгрөгийг бол зайшгүй гаргана гэсэн үг шүү дээ. За үүний дараа биднэрт бол буудал хэрэгтэй. За буудлын хахта би бол 7 шөнөөр бол хайцсан байгаа даа. За энэ хүү аялал маань болохоор 4 өдөр 6 өдөр 5 шөнө юм билээ. За тэгэхээр хэдүүлээ буудлаа бол нэг өдрөөр багасгах хэрэгтэй болж таарсаа. За ингэчих юм бол 6 nights буюу 5 өдөр 6 шөнө болчихж байгааг анзаарч байгаа. За ингээд хонох юм бол буудалдаа бид нэр бол сая 805,407 төгрөгийг бол төлөх нэ. За тэгтээ энийг бол энэ чигээр нь шууд биднээс бол гарахгүй. Ягаад гэвэл энэ бол 2 хүний өрөөтэй буудал байгаа. За аяллаа маань нэг хүний маань төлбөр л сая 5,300,000 төгрөг учраас бид нэр энийг хуваагаад нэмэх хэрэгтэй гэсэн. Өөртөөхөн зардал дээр. За нэмэх нь сая 805,407 төгрөгийг хуваах нь 2. За ингээд юун дээр нэмж байгаа нисэх тасалбар дээр онгоцныхоо төлбөр дээр нэмж байгаа гэсэн. За ингийн бол одоогийн байдлаар 2,717,403 төгрөг болж байна гэсэн. За бидний онгоцны тикет болон Японд байрлах буудал маань болчлоо гэсэн. За үүнийхээ дараа бол бид нэр Skytree юм гэсэн тий. Skytree гэж нэг ийм Японд бол байдаг бол таавар байдаг бах нэ. За энэ маань болохоор аялал жуулчлалын өндөр ачаалттай үгүйгээс шалтгаалаад үнэ нь бол бага зэрэг өөрөөгөө байдаг. Жишээ нь энд бол 3 сарын 31-ний хүртэл бол ийм үнүүдээр бол дээшээ гаргана гэсэн мэт тий. Хүүхдүүд бол бүр хямдхан бол явж байгаа бол анзаарч байгаа. За хэрвээ хойшоо болчих юм бол энэ маань 4 сарын 1-ээс хойшоо болчихвол 41,000 болчихно гэдээ бол бичсэн байна. За тэгэхээр бид нэр шууд хамгийн үнэтэйг ирнэ бодчих. 41,705 төгрөгийг бол нэмлээ зардал дээр. За одоогийн байдлаар хэдүүлээ ингээд 2,759,108 төгрөгийг бол эхний өдөр бол гаргалаа гэсэн үг эндээс. За хоёр дахь өдөр юу хийх юм бэ? Хоёр дахь өдөр Одойбо арал дээр очино гэсэн байна. За Одойбо арал дээр очиод ингээд солонгон гүүр, эрх чөлөөний өшөө, за брендийн дэлгүүрүүд, Асокоса дээр дараа нь очих нь байна. Энэ бол яг монголчдод ажиллах мөрөөс Монголын маань Улаанбаатарын гандан л гэсэн үг. Одоо энэ бол яг Токиогийн гандан гэж болж илүү болно. За тэгээ Сумогийн ордон дээр очиж зураг авах болох нь байна. За тэгээ Шибуяд өргөт оройн очоод нөгөө Хачико гэдэг нохоон дээр очиж
бас зураг даруулах байна. За энэ бүхэн маань бол үнэгүй байгаа. За Odaiba арал гэдэг нэг ийм арал байдаг. За энэ японочдод бол үнэхээр гайхалтай шууд далаад тэр арал хийсэн байдаг. За дээр нь тэгээ баахан барилга байгууламж бариад дээр нь бүр юм хүмүүсийн амьдардаг хорол төрөл байдаг. Маш том арлыг бол хийсэн байдаг. За тэр арал дээр нь бол ингээ харах юм бол нөгөө солонгон гүүрний энэ байна. Нөгөө эрхчлөлийн өшөө чинь энд байна. За нөгөө брендийн дэлгүүрүүд нь энэ байна. За энд бас урд нь юм робот гэдэг. Энэ роботноос тодорхой цагуудад бас ингээ дуу муу гаргаад хөдөлж мөдөлдөг байгаа шүү. Яг бүр амар бол хөдлөхгүй тэр нэг маск заасганд гарч ирээл буцаж муцаад байдیں۔ За дээрэс нь бас энэ тийм TV Tower гэдэг нэг сонирхолтой барилга байдаг жишээ нэг. За энэ бүхэн маань бол очиж үзэхэд бол ямар ч үн төлбөргүй байдаг. За тэгэхээр бид нэр одоо бодсон байгаа нөгөө 2,759,108 төгрөн дээр юу ч нэмэхгүй гэсэн. Ийш очиход зүгээр л танаас метроны мөнгө гарна, өөр мөнгө бол гарахгүй гэсэн. За энийхээ дараа болохоор Асакосо дээр очих гэсэн тий. За энэ маань болохоор нөгөө Токиогийн гандан гэж хэлж болно. За ороход бол бас ямар ч үн төлбөр төлөхгүй. Үзээд дундуур нь яваад гарахад мөнгө төлбөр төлөхгүй. За дотор нь бол өчнөө үйлчлэгээ идэж уух юм, сүвнээр зарж байгаа юмнууд бол байдаг. За тэднийг авах юм бол мэдээ таны хувьээс бол мөнгө гарна. За тэдний орохгүй зүгээр ингээд аялын компанитайгаа зүг яваад үзээд өнгөрөхөд бол танаас бол мөнгө гарахгүй гэсэн. За үүнийхээ дараа Сумагийн ордны дээр очиж зураг даруулсан шүү дээ. Нэг ийм хөшөө байдаг. За гаднаасаа жишээ нь ингэж харагддаг байх нь байна тий. За дотроо бол ийм. За дотор нь орж бол үзүүлэхгүй байх мэдээж энэ чинь үзээд өнгөрч байгаа. Очиж байгаа үедээс нөгөө башаа явж явах үгүй юу гэдгээс бас их шалтгаална. За энэ дээр бол бичгтээ зүгээр очиод тусгалын зураг даруулнаа гэсэн байсан учраас одоо гадаанаас нь очиод нэг зургийг даруулчаад буцнаа гэж бол би бол ойлгож байгаа. За тэгэхээр бас ямар нэгэн төлбөр бол гарахгүй. За энэний дараа Шибуя дүүрэгт очиод Хачико нохотой зураг харуулнаа гэсэн. За энэ нохооны өшөд очиод зураг даруулахад бас ямар нэгэн танаас мөнгө бол гарахгүй. За тэгэхээр ерөнхийдөө юу гэж хэлээд байна гэх юм бол 2 дахь өдөр бол гарах мөнгө бол байхгүй. Зүгээр ийш тийш явж байгаа метроны мөнгө юм уу эсвэл автобусд явж байгаа юм уу тий тэр мөнгнүүд л гарна гэсэн. За 3 дахь өдөр. За 3 дахь өдөр юу хийх юм бэ гэх юм бол Пужи уул руу явна гэсэн. За Пужи уул дээр очисны дараагаар бол эндээс хэдүүлээ нэг зураг харцгаая. За энэ байна. За Пужи уул маань бол энд байгаа. За Токиогоос бас нэлээд зайтай автобусаар явхад бас нэг 4 цаг мөг явчихдаг санагдаж байна. За энд бол очиход бол нэлээд нуурууд, за дээрэс нь энд нэг сүм, ийм улаан хаалга, за энд нь маш том тоглоомын парк гэдэг нь бол байдаг. За энэ дундаас энэ ингээд энэ хитэн хаалгаг энэ сүмийг очиж үзэхэд бол мөнгө төлдөг санагдаж байна. Энд ер нь бол буудаг Пужи уулыг үзэхэд. За энд буугаад энэ Пужи уул маань угаасаа амар том учраас энэ нэлийн зайтай ч гэсэн шүү харагдж идэг. За тэндээсээ зураг өргөө дараад энэгээр ингэж яваад ер нь бол янз бүрийн юмнуудыг бол үздэг. За энэ дундуур нэг төлбөртэй үзүүрүүд бол байдаг. Гэхдээ тэд нар бол нэг 30,000 төгрөгнөөс бол хитэрдүү санагдаж байна Монгол мөнгөөр бол. За ихтэй л нэг 40,000 төгрөг байдаг бол санагдаж байна. За тэгээд энэ замуудаар ингээд автобусны тикет аваад явждаг өдрийн тикет. За тэдний нэг хүний нэг ойролцоогоор нэг 80,000 төгрөг байсан бол санагдаж шүү. Бүтэн өдрийнх нь пасс нь. За тэгэхээр тэр 80,000 төгрөгийг хэдүүлээ нэмэн. За түүнээс гадна Токиогоос төлөв Пужи уул руу явахдаа автобусаар явах юм бол ямар үнэтэй болох юм бэ гэдэг нь бас нэмчихье гэсэн. За нэг талдаа бол 2200 йенээр бол явдаг. За тэгэхээр хоёр талдаа бол 4400 йенээр явна гэсэн. За тэгэхээр нөгөө өмнөх гаргацсан байгаа зардал дээрээ 4400 йенийг хэдүүлээ өнөөдрийн байдлаар 1 йен 2253 таа бол тэнцэж байгаа юм байна. За тэрүүгээр нь өвчүүлээд нэмчихье гэсэн. За ингээд нэмэх юм бол одоогор бидний байдлаар онгоцны тикет, буудал, за тэгээд нөгөө нэг Skytree дээр гарцсан. За одоо ингээд Токиогоос Пужи уул руу явах зарлаа нэмчихье гэсэн. За ингээд 2,858,240 төгрөг болж байгаа юм. За үүн дээр нэмэх нь нөгөө нэг таны ярьсан тэр нэг өдрийн пассыг авах хэрэгтэй. Энэгээр ингээд явж байгаа энэ автобусны өдрийн пасс буюу бүтэн өдөр ингээд хэдэн ч удаа сууж болсон бодог тийм тасалбар байдаг. За тэр нь бол хүний 80,000 төгрөг байдаг. За тэр 80,000-ыг бас нэмчих. За ингээд 2,938,240 төгрөг. За эндээс та ингээд явж байхад энэ байгаа нөгөө мөсөн агуу загуу гэдэг тэр юмнуудыг үзэх юм бол бас дахиад танаас мөнгө гарна. За тэр мөнгөийг бол төлнө гэсэн. За 3 дахь өдөр ингээд явхад бол хүрхрээрөө бас очно гэсэн. За тэр нь болохоор энэ газраас нэг жоохон зайтай байт юм билэ. Энд ийш очих юм билэ. Энэ Shirotai Falls гэдэг энэ хөрөл рүү очин. За бид нэр бол энд ирсэн байгаа гэсэн үг саяны Пужи уулаас. За тэгэхээр эндээс нэг доошоо ингээд бас нэг автобусаар л яваад очиж байгаа байх. За энэ нь бол нэг үнэтэй биш байж таарна. Энэ бол нэг ойролцоогоор өсрөл нэг хүнээс за
багада нэг 60,000 төгрөг гарах багтаа ирж очих юм. За хүрээг нь үзэхэд нь бол би бол мөнгө төлнө гэж бол бодохгүй байна. За тэгэхээр бас тэр 60,000 нь бол энэ ч ёо. За ингээд 3 өдрийн байдлаар бол бидний данснаас бол 2,998,240 төгрөг бол гарсан байна. За ингээд 3 өдөр маань дуусч байна гэсэн үг тий. За 4 өдөр нь бол сэрээ за Фужи бол нөгөө саяны яриад байсан хүрхрийг бол үзээд за тэр хаваар дахиад энэ дорын цэцэг мэцэг дараараа гэж явсараа байгаад оройдоо буцаад Токиод ирэх нэ. За тэгэхээр энэ өдөр бол саяны хэлсэн хүрхрийг бол үзэх байсан юм. Би нэг 3 хөдөлгөөнд оролцсон. За тэгэхээр ер нь л аль хэзээний хэдүүлийн төлбөр бол бодогдсон гэсэн үг. За 4 өдрийн байдлаар бол хэдүүлээ. Тэгэхээр 2,998,240 төгрөг бол хэрэгэлсэн байгаа юм шиг. За 5 өдөр нь бол очоод чөлөөт өдөр гэж байгаа. Тэгэхээр энд бол та одоо чинь Disneyland орох юм уу, энэ шопинг хийх юм уу, тий хотор зугаалах гэх юм дөрвөн сонирхолтой хүссэн юм хийх юм. За энэ өдрийн төлбөр бол угаасаа таны халааснаас бол гарна. Энэ нөгөө 5,300,000 төгрөгийн бол юмд бол багтаагүй байгаа. Энэ бол дахиад таны халааснаас нэмэлтийг гаргах гэсэн. Тэгэхээр бид бол мөнгө нэмэхгүй, нэмж одоо энэ дээр гарахгүй гэсэн. За 6 дахь өдөр нь бол өглөөний цайгаа уугаал. За тэгэл буудлын руу очоод за тэгэл буудлаасаа нис буудлын руу очих нь. За тэгэл буцаад Монгол руу ирэх юм тий. За тэгэхээр ер нь бол энэ аялал маань 3 сая төгрөнд багтчлаа. За энд багтаагүй зүйл юм бол таны шопинг хийх ч юм уу, одоо өдөр тутамдаа юу идэж уух тий. Тэр одоо төлбөрүүд багтаагүй гэсэн үг. За тэгэхээр ер нь ялгааны хувьд бол хэдүүл ялгааг нь харчээ. За яг хөө энэ аялал маань болохоор бас энэ дурдах хэрэгтэй. Оройны хоол, өглөөний хоол, оройны хоол гэдэг энэ хоолойд орсон боох тий. За энийг нь хэдүүлээ зүгээр шууд 500,000 төгрөг гэл үнэлчихье заяа. Ер нь бол 500-аас бага гарна юм лээ. Гэхдээ яг хэдүүлээ 500 гэд үнэлчихье. За ингээм бол нийтдээ нэг 3,498,240 төгрөг бол хэрэглэх нэ. За энийг энэ 5,300 хэдүүлээ хасаад хэдүүлээ харах юм бол үнийн зөрүүний хувьд нэг хүн дэрлэхэд сая 801,759 төгрөгийн зөрүү бол гарах нь. За гэр бүлэрээ гурвал аялжлаа гэж бодоход бол зөрүү нь бол 5,405,278 төгрөгийн зөрүү бол гарах нэ. Хэрвээ 3 хүн энэ аяллаа компаниар 5,300,000 төгрөг төлөөд явах эсвэл хуваараа явах юм бол ийм зөрүү бол гарна гэсэн үг. За дээрэс нь хүүхэд чинь жоох хүүхэдтэй явж байгаа бол мэдээж хүүхэдтэй гэж үг шүү. Гуруула саяны буудлын руу бол орчих болно. Энэ буудлын руу бол орчин. Хүүхэд чинь том бол яг дахиад нэг буудал захиалах хэрэг үүснэ гэсэн үг. Хэрвээ хүүхэд чинь бага байх юм бол энэ үннээс чинь дахиад нөгөө энэ буудлын үнд хасагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүр доошоо ороод явчихнаа гэсэн үг байна. За тэгэхээр ийм байдлаар бол аялж болох нэ. Тэгэхээр манай сувгийн зорилго бол хүмүүс яг өөртөө хуваараа аялдаг болох юм бол эдийн засгийн хэмнэлттэй тэрийг дагаад олон улс орныг үзэж Монгол хүмүүс бас нүдээ нэг дэлхийн араас явах боломж үүсэх юм болов уу гэж боддог учраас энэ сувгийг бол эхлүүлсэн байгаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Тэгээ бичлэгийн төгсгөлд бас хэлэхэд энэ компаниг бол муулах гэсэн үг шүү. Энэ мэдээж ардталтай ажилчтай, ашигтай ажиллах хэрэгтэй л баг. Гэхдээ ер нь яг үнийн зөрүүний хувьд бол нэлээд зөрүү болгоно тий. Сая 800,000 төгрөгийн зөрүү бол гарч байна. Дээрээс нь Токио хотод байнга олон очоод авах биш. Энэ Токио хотод маань бол хийж үзэх зүйл бол маш их байдаг. Нөгөө нэг жишээлх юм бол одоо энэ дотор нөгөө team lab байгаа. За дээрээс нь тэр Odaiba гэдээ очдог. Энэ хэсгээ тэр арал дээр нь очиход бол Odaiba гэдэг арал дээр нь хийж үзэх маш олон зүйл байдаг. Одоо лааны туусан музей ер нь л үзэх харах юм бол Токио хотод их байдаг. Бас тэднийг бас бүгдийг үзээсэй гэж хүсэж байна. Тийм учраас санхугаа тооцоол хийгээд хуваараа явах юм бол та хамаагүй олон зүйлийг бол үзэж харах боломжтой шүү. Яг адилхан үн төлж байгаа мөртлөө гэсэн. За ингээд энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Лайк болон subscribe дарцгаагаарай. Bye guys.